Сайн байна уу эрхэм найзуудаа? Өнөөдөр миний хувьд баярт мөч тохиолдоод байна. Нэг улс миний номыг хэвлүүлж. Таасанд нь чихэр өгнө шүү. Энэ Монгол улс бас нэг дэвшилтэд хүчрэхэг улс. Энэ илгээмжийг би Монголоос хүлээн авлаа. Харж байна уу? Энэ миний нэр байна. Энэ жинхэнэ шүү. Үүнийг Монголын эмч Ган хуйгийн хулан илгээж миний номыг хэвлэж илгээсэнд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо монголчууд үүнийг уншиж эхэлсэн байна. За тэгэхээр бүгдээрээ задалж харцгаая. 1 2 3. Хөөх хараач гайхалтай юм аа. Хөөх сайхан гайхалтай. Харин энэ харсан уу энараа хамаагүй гоё. Минийхээс чи үнэхээр гоё болж хамаагүй гоё болжээ. Хөөх янзтай. За тэгэхээр хэвлэлийн их өрөлт онц. Хөөх энэ паразитуудыг хараач. За энэ. Хөөх ямар гоё юм бэ? Минийхээс ч гоё юм аа. Ямар тансаг юм бэ хардаа. Үнэн хэлэхэд сэтгэл үнэхээр ханамжтай байна. За тэгэхээр минийхийг одоо бүгдээрээ харцгаая. Минийх арай жижиг. За энэ эднийх илүү гоё. Бас гоё ногоон цэцэгтэй. Энэ хардаа би дараагийнхыгаа яг ингэж хэвлэнэ. Санаа авсан. За иймэрхүү. Надад баяр хүргээрэй. Онц. Та бүхэндээ номон доторх жорноос хуваалцахаар шийдлээ. Тэгэхээр энэ номонд бүх паразитын талаар бичсэн байгаа. Номны эхэнд Узбекистаны Исаевын нэрэмжтэй паразитологийн институтын зөвлөмжийг бүгдийг хавсаргасан гэж энд бичсэн байгаа. За энэ номны 181-р хуудсан дээр доктор Гагарны паразитаас салах програм байгаа. Тэр малын эмч байсан. Гэхдээ малын эмч нараа паразитологуудаас үргэлж илүү байдаг. Ягд гэвэл тэд амьтдыг хэрхэн эмчлэхийг мэддэг. Бас тэр ардын эмч. Түүний институт өөрсдөө химийн эм бүтээсэн. Ноён Гагарин Менгобоевын ургамлын холимгийн найрлагыг хардсгая. За энд бичсэн байна. Аг буюу полини горкая 35 грамм, марл буюу пижма 35 грамм, девисил високи буюу девисилийн үндэс 10 грамм, зэрлэг гонд буюу зира үүнд йод их агуулгадаг. Зира 10 грамм, хар тэмийн буюу сидина 10 грамм хэрэгтэй. Хатаач нунтаглаад холно, 1000 грамм холимог бэлдэн, 30 грамм холимгийг 400 мг час халуун усанд хийж цөөлөн гал дээр 5 минут буцалгаж хөргөөд 40 градусын бүлээн болгоно. Чаналтын дараа 300-аас 250 мг уусмал үлддэг. 3 тэнцүү порц болгож хуваана гэсэн үг. Порц тус бүрт нэг десертийн халбага зөгийн балан нэмж болно. Өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө 1 сарын турш ууна. Паразитын амьдралын нэг мөчлөгнө 1-ээс 90 хоног байдаг тул үүнийг тасалгахын тулд юм шүү. 30 хоног уугаад 10-аас 15 хоног завсарлаад онцлогоо хийлгээд шаардлагатай бол өөр жороор эмчилгээг үргэлжлүүлнэ. Дараагийнх нь малингийн үр ба Гвоздикны жор байна. Цааш нь та нар өөрсдөө одоо уншиж чана үзье. Малингийн үр юунд сайн бэ? Гамма цайрыг агуулдаг. Шар хулууны үрэнд бас хамгийн их байдаг. Малингийн үр нь жирэмсэн эмэгтэй хүүхдүүдэд маш ашиг тустай. Физик, хими, ургамлын химийн салбарын судалгааны өгүүлэлгүүд бий.
Энэ Лямбли байна. Тэднийг яаж зайлуулах аргууд хаанаас үүсдэг талаар бүгд байгаа. Мөн паразиттай гэр бүлд зөрчил маргаан гардаг талаар бие хөнө хүртэл юу нөлөөлсөн байх нь уу? Зүгээр л паразитын суурин дээр ийм юм болдог. Лямбли хаанаас үүсэх вэ? Цөсний хүүдид лямбли байдгүй. Үгүй байдгүй. Үгүй тэгэд яаж? Ингэж. Тэд 12 хуруу гэдсэнд амьдардаг. Тэд яаж олширдаг вэ? Тэд гэдсэндэг хоолноос чинь цуг хоололдог. Та цадтал хооллоход тэд үржиж олширч байх нь. Бидэнд бас мөөгөнцрүүд байдаг. 300 төрлийн паразит оршдог. Та уншаарай. Оо, миний хамтрагч яваад ирж. Энэ нөхөр миний төслийн удирдагч Афанасий байгаа юм. Манай Оросууд бүгд мэднэ. Харин энэ бол доктор хорлогч байна. Тэр гартаа муур барьсан байна. Харин би сайхан сэтгэлд доктор шүү. Афанасий, сайн юу та сайн уу? Та сайн уу? Энэ миний дипломнууд байна. Төрийн гурван шагнал авсан. Баярлалаа та бүхэндээ. Аз жаргал, эрүүлэнх, элбэг хангалуун амьдрахыг хүсэн ёрой. Дайснуудаач гэсэн сайн сайхныг хүсье. За бууч маань иржлээ. Бид хоёр харьлаа. Дараа уулзтлаа. Түр баяр таа гэж хэлмээр байна. Баяр таа.